Өнөөдрийн хичээлээрээ бид та бүхэнд үншилжилтийн ажилгүйдгээний жилийн тайлан хэрхэн гаргах талаар зааварчилгааг хүргэе. За 2020 оноос эхлэн аж ахуйн нэгжүүд нь үншилжилтийн тайлан гаргах шаардлагатай болсон бөгөөд үншилжилтийн тайлан дотроо 1-р үншилжилтийн ажилгүйдгээний жилийн тайлан, 2-р нь дотоод үншилжилтийн тайлан, 3-р нь ерөнхий үншилжилтийн тайлан, 4-р нь улс бүрээр тайлан гэж дөрөв ангилдаг. За хууль заасны дагуу татвар төлөгч нь хяналтанд байгаа ажил гүйцэтгэхүйний мэдээллийг хадгалах, тайлагнах үүрэг хүлээсэн. За хяналтанд байгаа ажил гүйцэтгэх гэдэг маань харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэлийг нэрлэдэг. Харилцан хамааралтай этгээд гэдгийг татварын ерөнхий хуулийн 27-р зүйл зааж өгсөн байдаг. Бөгөөд тухайн заалтад заагдсан харилцан хамааралтай этгээдүүд нь хоорондоо хийгдсэн ажил гүйцэтгэхний мэдээллийг үншилжилтийн тайлан гүйцэтгэхний жилийн тайлан гэдэг өөрөлттэй 01 маягтаар гаргаж хариалах татварын албантай байлгана. За үүний тулд татвар төлөгч нь цахим татварын системдээ өөрийн нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан нэвтрэн орсноор тайлан зэснээс тайлан тушаах зэсийг сонгож жилийн үншилжилтийн жилийн ажил гүйцэтгэхний тайлан сонгон орно. Тухайн тайлан нь хоёр хэсгээс бүрддэг бөгөөд А хэсэг нь харилцан хамааралтай этгээдийн татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, хоёрдугаарт нь харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйцэтгэхний мэдээлэл Б гэсэн хэсгээс бүрдэнэ. За тухайн тайлан маань мэдээ 1-ээс 12 мэдээнээс бүрддэг бөгөөд эдгээр нь А, Б хэсэгтээ хуваагдана. За бидний авсан жишээгээр Монгол улсад байрладаг майнинг компани нь үншилжилтийн жилийн ажил гүйцэтгэхний тайлан гаргах шаардлагатай болсон. За тухайн компанитай группийн толгой компани Mining Investment компани бөгөөд тухайн компани Швейцар улсад байрладаг. Доороо MI Financial and Mining International гэсэн компаниудыг эзэмшдэг гэж үзье. За тэгэхээр Mining компани нь тайлангаа гаргахдаа дундын компаниудыг тухайн удирдлагын мэдээлэлд оруулж өгөхгүй бөгөөд зөвхөн группийн толгой компани мэдээллийг 0.1 гэсэн хавцралт мэдээндээ оруулж өгнө. За тухайн мэдээллийг оруулахын тулд тухайн улсдаа бүртгэлтэй татвар төлөгчийн регистрийн дугаар, за байгууллагын нэрийг хэрвээ гадаад компани болвол англи үсгээр заавал оруулж өгнө. За энэ дотроос аль улсад байрладаг вэ гэдгийг бол сонгочж байгаа. За байнгын оршин суудаг хаягийг заавал үгээр оруулж өгнө. За албан ёсны мэйл хаягийг оруулж өгнө гэсэн. За тухайн компанийн хувьд групп нь гадаад улсад байрладаг хэдий боловч Монгол улсаас удирдах зөвлөлөг хэрэгжүүлдэг болвол за бидний авсан жишээгээр жишээлбэл удирдах зөвлөл Монгол улсаас үйл ажиллагааг нь хэрэгжиж идэг, удирдах идэх гэвэл удирдах зөвлөлийн мэдээллийг заавал мөн оруулж өгнө. За тухайн мэдээллийг Монгол улсад байрладаг гэсэн учраас байнгын татвар төлөгчөөр бүртгэгдсэн улсын код гэдгээс Монгол улсыг сонгоно, байнгын хаягийг бичиж өгнө. За мөн бүртгэлтэй мэйл хаягийг бүртгүүлснээр тухайн мэдээллийг хадгалж дараагийн мэдээлэл рүүгээ шилжиж орно. За үншилжилт 1-ийн 2 дугаарх нь харилцан хамааралтай этгээдийн талаарх мэдээллийг оруулна. За бидний авсан жишээгээр харилцан хамааралтай этгээдүүд гэдэг маань толгой хэд, овоо өндөр, нар овоо гэх мэт 20-с дээш хувийн саналын хувьцааны хувь оролцооны хэмжээг эзэмшдэг ийм компаниудыг оруулж өгөхөөс гадна зэрэгэлдээ харилцан хамааралтай этгээдүүдийг мөн мэдээллийг нь оруулж өгнө. За тэгэхээр тухайн мэдээллийг оруулахдаа төрөл, хэлбэр, оролцоо, хувь оролцооны хувь хэмжээ, саналын хувь хэмжээ, татвар төлөгчийн ангилал, байнгын татвар төлөгчөөр бүртгэгдсэн улс, үйл ажиллагааны чиглэл болон хаягийг оруулж өгөх шаардлагатай. За бидний авсан жишээн дээр бол эдгээрийг оруулж өгсөн байна. За үүнээс бол хэрвээ төрөл болон хэлбэрийн хувьд харилцан хамаарлын төрөл болон хэлбэрийн хувьд хэд хэдэн төрлөөрөө 1-ээс дээш төрлөөр хэрвээ харилцан хамааралтай гэж үзвэл тухайн мэдээлэлээ дахин давтаж оруулна гэсэн. За жишээлбэл толгой хэд компани нь хөрөнгийн хувьд хөрөнгийн хэлбэрээр харилцан хамааралтай шууд бус оролцоотой гэж үзвэл энэ компанийхаа мэдээллийг мөн өөр төрлөөр удирдлагын хувьд харилцан хамааралтай гэж үзвэл мөн мөр нэмэх гэсэн товчоороо толгой хэд компани мэдээллийг дахин оруулж өгөөд хэлбэр хэсгээс удирдлага гэдгийг сонгоно.
одоо төрлөөсөө хэрвээ өөр төрлөөр дахин харилцан хамааралтай болвол тухайн харилцан хамаарлын төрөл бүрийг тусад нь мэдээлэлээ оруулж өгөх шаардлагатай. За ингээд энэ жишээний дагуу эдгээр улсууд одоо эдгээр компаниудын мэдээллийг оруулж өгсөн учраас энэ компаниудын мэдээллүүдийг бүрэн оруулж өгсөний дараа хадгалах төвчийг дарж дараагийн мэдээ рүүгээ шилжиж орно. За 3 дугаар хавсралт маань тайланд хугацаанд бүтэц зохион байгуулалтын хувьд одоо өөрчлөн байгуулагдсан харилцан хамааралтай этгээд болон салбар төлөөний газрын мэдээллийг оруулж өгнө. За тухайн жишээн дээрээс бор овоо ХХК-н хүрэн толгой ХХК-гаас тодорхой хэмжээний хувьцааг худалдан авч өөрийн хувь оролцоогоо нэмэгдүүлсэн учраас тухайн хувь оролцооны мэдээллийг энэ дээр оруулж өгнө. За хадгалснаар ингээд бидний үншилжилтийн тайлангийн А хэсэг бэлэн бүрэн бүглэгдсэн гэсэн. За аж ахуйн нэгжүүдийн хувьд бол А хэсгийг заавал бүглэх шаардлагатай бөгөөд эсэлж илгээх боломжгүй гэдгийг анхаарах шаардлагатай. За дараагийн хэсэг буюу харилцан хамааралтай этгээдүүдтэй хийсэн ажил гүйлгийн мэдээллийг мэдээ тус бүр дээр оруулж өгнө гэсэн үг. За бидний авсан жишээн дээр ажил гүйлгээний мэдээлгээд за бидний авсан жишээн дээр бол тухайн аж ахуйн нэгжүүд харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд бараа борлуулалт болон зээлийн ажил үйлчилгээ хийгдсэн мөн одоо үн төлбөргүй солилцсон одоо энэ бараа ажил үйлчилгээний мэдээллийг мөн багтаана. За ингээд тухайн харилцан хамаарал бүхий этгээдүүдийн альнийхан ч байсан эзэмшдэг бит бус хөрөнгийн мэдээллийг жагсаалтаар оруулж өгөх шаардлагатай гэсэн. За ингээд бидний авсан одоо жишээгээр тухайн компанийн хувьд харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээний борлуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг нэг бүрчлэн оруулж өгнө. Энэ маань 1-ийн 5 дугаар хавсралтанд мэдээллийг оруулж өгнө гэсэн үг юм аа. За тухайн мэдээллийг 1-ийн 5 дугаар хавсралтанд одоо борлуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг оруулж өгсөн байна. За тухайн одоо ажил гүйлгээн дээрээ хэрвээ үншилжилтийн тохируулга хийгдсэн бол тохируулгын дүнг хийж өгөх бөгөөд үүнийгээ аж ахуйн нэгжийн орлого албан тэмдгийн тайлан дээр тусгаж өгнө. За ингээд тухайн компани за толгой жишээ бидний авсан жишээгээр толгой ХХК-н одоо хөрөнгөтэй холбоотой ажил гүйлгээ хийгдсэн борлуулалтын нийт дүн 150 сая төгрөг. За аваа өндөр ХХК-тай мөн адил одоо хөрөнгөтэй холбоотой ажил гүйлгээ хийгдсэн 21 сая төгрөг. За үүнээс бол одоо энэ хавсралтыг бүглэхдээ ажил гүйлгээний нэр төрөл дотроос тогтмол мэдээллээс сонголтоор оруулж өгнө гэсэн. За ингээд нар овоо ХХК-тай Монгол улсад байрладаг компанитай 240 сая төгрөгийн бит бус хөрөнгөтэй холбоотой ажил гүйлгээ хийгдсэн. За үүнээс гадна харилцан хамааралтай зэрэгэлдээ компани болох MI Bato компаниас одоо хөрөнгөтэй холбоотой ажил гүйлгээ хийгдсэн байна гэсэн эдгээр мэдээллүүдийг тусгаж өгсөн байна. За ингээд борлуулалтын дэлгэрэнгүйгээ тусгаж өгсөний дараа хадгалснаар дараагийн хавсралт руугаа шилжнэ гэсэн. За 6 дугаар хавсралтанд харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн худалдан авалтын дэлгэрэнгүй мэдээллийг оруулж өгнө. За бидний авсан жишээгээр харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн худалдан авалтын дэлгэрэнгүй бүртгэлийг хийсэн байх бөгөөд энэ мэдээллээ тайлангийн 6 дугаар хавсралтанд оруулж өгнө гэсэн. За энэ хавсралтыг бүглэхдээ мөн адил ажил гүйлгээний нэр төрөл дотроосоо тогтмол мэдээллээс сонгож оруулах шаардлагатай. За тогтмол мэдээллийг ямар тохиолдолд ашиглаж байгаа гэхээр эдгээр сонголт хийх одоо багны төрлөөс кодоор сонгож оруулах юм боломжтой байна. За ингээд худалдан авалтын нийт дүнг тодорхойлж өгсөний дараа хадгалах төвчийг дарж дараагийн одоо хавсралт руугаа шилжнэ. За үншилжилтийн тайлангийн хавсралт болох 1-ийн 5, 1-ийн 6 дугаар мэдээлэл буюу борлуулалт болон худалдан авалтын дэлгэрэнгүй мэдээллийг 1-ийн 4 дугаар одоо хавсралтандаа нэгтгэлээр оруулж өгнө гэсэн. За тухайн одоо харилцан хамаарал бүх этгээдүүдийн хооронд хийгдсэн нэгтгэлээр оруулсан мэдээллээ за борлуулалт болон зөвхөн борлуулалт Монгол улсад байрладаг этгээдтэй хийсэн худалдан авалт борлуулалтын дүнгээр ялгаж оруулж өгнө гэсэн. За Монгол улсад байрладаг болон байрладаггүй этгээдүүдтэй хийсэн ажил гүйлгээгээ тухайн одоо худалдан авалтын нэгтгэл дээр оруулж өгнө. За энэ
одоо хавсралтын борлуулалт болон худалдан авалтын нийт дүн нь мэдээ 5 6 гэсэн одоо нэгтгэл хийгдэж байгаа энэ хоёр хавсралтынхаа нийт дүнтэй тэнцүү байна гэсэн шалгууртай байгаа гэдгийг анхаарах шаардлагатай. За зөвхөн энэ нэгтгэл дээр борлуулалт болон худалдан авалтын нэгтгэлийг оруулж өгнө гэдгийг дахин хэлье. За харилцаа хамааралтай этгээд хооронд хийгдсэн зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авах бөгөөд тухайн нэгтгэлд оруулж өгөхгүйгээр дангаар нь бөглөж өгөх шаардлагатай. За бидний авсан жишээгээр 7 дугаар ажил гүйцэтгэн дээр за MI Financial компаниас бизнесийн зориулалтаар 510 сая төгрөгийн зээлийн эхний үлдэгдэлтэй байсан бөгөөд тухайн тайланд хугацаанд 267 сая төгрөгийг нэмж авсан гэж үзье. За тэгэхээр тухайн нэмж авсан зээлийн мэдээллийг болвол дэлгэрэнгүйгээр оруулж өгнө. За энэ дээр тайлбар хэлэхэд бол хэрвээ энэ тухайн улс орны валютаар илэрхийлэгддэг бол одоо ханшийн тэгштэглийг хийсэн дүнгээрээ Монгол төгрөгт хөрвүүлэн оруулах шаардлагатай гэсэн үг. За өөрөөр хэлбэл валютын ханшийн зөрүүг оруулсан дүнгээрээ энэ одоо 01-ийн 7 дугаар хавсралтыг Монгол төгрөгөөр бөглөж өгнө. За тэгэхээр энэ маань өөрөө санхүүгийн тайланд тусгагдсан зээлийн үлдэгдэл тухайн үеийн зээлийн үлдэгдлийн төгрөгөөр илэрхийлсэн дүнтэй тэнцүү байх ёстой гэдгийг анхаарна гэсэн үг. За үүнийг тайлангийн 01-ийн 7 дугаар хавсралтанд бүрэн бөглөж өгснөөр одоо хадгалах товчийг дарж дараагийн одоо хавсралт руугаа шилжинэ. За одоо бидний авсан жишээгээр харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн одоо олгосон зээлийн мэдээлэл байхгүй байсан гэж үзье. За авсан зээлийн мэдээллийг оруулсан. За дараагийн одоо хавсралт маань 9 буюу харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн үн төлбөргүй хийгдсэн ажил хүлгээ байж болно. За тухайн үн төлбөргүй хийгдсэн ажил хүлгээний мэдээллийг заавал дэлгэрэнгүйгээр нь оруулж өгөх бөгөөд 1-4-т байгаа нэгтгэл мэдээнд оруулахгүй гэдгийг анхаарах шаардлагатай. За тэгэхээр харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн үн төлбөргүй бараа ажил үйлчлэгийг хэрхэн бүртгэсэн талаар одоо тайлан дээр авч үзье. За тайлан дээр тухайн мэдээллийг оруулахдаа мөр нэмэх гэсэн хэсгээр одоо тухайн мөрийг нэмж хагаад мэдээллийг оруулж өгнө гэсэн. За эндээс ажил хүлгээний нэр төрлийг тогтмол мэдээллээсээ мөн сонгож оруулж өгнө. Бусад мэдээллийг гараас оруулж өгнө. За татварлагчдын хувьд хамгийн гол анхаарах зүйл маань харилцан хамааралтай этгээдийн нэрийг оруулж өгтөө гадаад компанийг англи үсгээр нь оруулж өгөх шаардлагатай гэдгийг анхаарах шаардлагатай. За ингээд хадгалах товчийг дарснаар дараагийн хавсралт руугаа орно. За 10 дугаар хавсралт мэдээ буюу харилцан хамааралтай этгээдтэй солилцсон ажил гүйцэтгэхний мэдээллийг мөн дэлгэрэнгүй байдлаар оруулж өгнө гэсэн. За бидний авсан жишээгээр харилцан хамааралтай этгээд MI Баатуу компанитай хөрөнгөтэй холбоотой ажил гүйцэтгэх хийгдсэн 190 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг худалдаж авсан. Харин солилцсон бараа ажил үйлчилгээ нь эргүүлээд 201 сая төгрөгийн нүүрсийг нийлүүлсэн гэсэн ийм жишээгээр авч үзсэн байна. Тэгэхээр тухайн мэдээллээ 01-ийн 10 дугаар хавсралтанд дэлгэрэнгүйгээр оруулж өгнө гэсэн үг. За ингээ хадгалснаар дараагийн хавсралт руугаа шилжинэ. За бидний авсан жишээгээр зардлыг санхүүжүүлэхэд хувь оруулах гэрээ гэрээгээр зохицуулсан ажил гүйлгээ байхгүй байсан гэж үзээд дараагийн хавсралт руугаа шилжээ. За 01-12 буюу татвар төлөгч өөрийн болон харилцан хамааралтай этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа бит бус хөрөнгөний жагсаалтыг дэлгэрэнгүйгээр оруулж өгөх шаардлагатай. За үүн дээр Монгол улсад байрладаг компаниас гадна бусад харилцан хамааралтай этгээдүүдийн эзэмшдэг бит бус хөрөнгөний мэдээллийг жагсаалтаар оруулж өгөх шаардлагатай. За уг жишээн дээр дурдсанаар Mongolia Mining компани нь ашиглах хэрэгтэй уул уурхайн олборлолтын бит бус хөрөнгөний лицензтэй байсан гэвэл эдгээр мэдээллүүдийг нэг бүрчлэн дэлгэрэнгүйгээр нь оруулж өгөх шаардлагатай. За эндээсээ одоо тогтмол мэдээллээс нэр төрөл, бит бус хөрөнгөний нэр төрөл, бүртгүүлсэн улсын код, эрхийн шимтгэл тооцох суурийг одоо тогтмол мэдээллээс сонгож оруулах боломжтой. За ингээд зориулалт болон товч агуулга гэдэг дээр тухайн одоо эзэмших болон ашиглах, өмчлөх хэрэгтэй бит бус хөрөнгөний зориулалт товч утгыг гараас бичиж оруулж өгнө гэсэн. За ингээ хадгалснаар энэ тайлан маань
ерөнхийдөө бэлэн боллоо. За үнэшилжлийн тайлангийн нэг үндсэн нүүрэн дээр тухайн мэдээллүүдийг хэрхэн бөгөлсөн байгаа талаар ерөнхийдөө мэдээллүүдийн үнэшилжлийн тайлангийн үндсэн тайлан дээр тухайн гаргасан тайлангууд мэдээнүүдийн нэрсийг харагдуулсан байна гэсэн. За ингээд тухайн компани маань үнэшилжлийн тайлан бэлэн болсон гэж үзвэл хадгалаад тайлангаа дөрвөн мөнгөөр шивсэн гэдгийг чеклээд илгээх товчийг дарснаар таны үнэшилжлийн тайлан илгээгдэнэ гэсэн. За өнөөдрийн хичээлд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дотоод үнэшилжлийн тайлангийн талаар хичээлийг хүргэх болно.